Guys, орж ирсэн бичлэг оруулсангүй уучлаарай. За одоо юуны түрүүнд анги хамт олон болондоо бүх одоо ангийнхан бүх сурагчтай хартай шүү. Баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд одоо өдөө хүртэл тусад дэмжсэн 6 дугаар анги хүртэл маань тусад дэмжсэн бүх анги хамт баярлалаа гэж хэлмээр байна. Одоо манай дунд ангиуд одоо өнөөдөр 5 дахь өдөр ингээд хичээлээд амарч байгаа. Тийм болохоор би одоо 1-р ангиас харсан өрөмжлөл талархал цагтлуудаа та нарт уншиж өгье гэж одоо бодож байна. За. Яалгаа. За. Одоо энэ бол миний 6 дугаар ангийн юу байна? Би бүр 1-р ангиас нь эхэлж уншмаар байна. За, энэ бол миний одоо хувийн одоо өрөмжлөл гардуулга тийм юмнууд байгаа. За. За одоо миний энэ болохоор 1-р ангийн өргөмжлөл байна. Нийслэлийн ерхий боловсролын 118 дугаар сургуулийн 1-р ангийн сурагч эм өсөх эдэр танд 2020-2021 оны хичээлийн жилд багшийн өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь хийж мэдлэг чадвараа нэмэгдүүлж идэвхтэй суралцсан тул ангийн хамгийн идэвхтэн сурагчаар шалгасанд баяр хүргэж өргөмжлөл хадгалуулав гэд. Одоо энэ яг шинэ жилийн үеэр яжсэн өргөмжлөл байна л та. За дараачих нь энэ болохоор талархал байна заяа. Нийслэлийн ерхий боловсролын 118 дугаар сургуулийн 1-р ангийн сурагч эм өсөх өдөр тэнд хөл хорионы энэ үед нэгч таслалгүй тэлээ хичээл үзэж тэмдэглэн мэдлэг чадвараа нэмэгдүүлж идэвхтэй суралцж байсан бол хамгийн хариуцлагатай сурагчаар шалгарсанд баяр хүргэж талархал дурсгалав. За энэ болохоор 2-р ангийн өргөмжлөл энэ болохоор сая талархал байна. Энэ болохоор одоо ингээд 2-р ангийн өргөмжлөл рүү орж байна. 2-р ангийн эрхэм сурагч эм өсөх өдөр тань 2021-с 2021 оны хичээлийн жилд танхимын болон онлайн хэлбэрээр явагдаж хичээлээ цаг тухайд нь хийж хичээл зүтгэл гарган идэвхтэй суралцж байгаа тул шилдэг сурагчаар шалгаруулав. Хүсэл зорилготой хязгааргүй байг, хөрөх хөргөл өндөр байг, амжилт бүтээлээр арвин байг, ад жаргалаар дүүрэн байг гэсэн 2-р ангийн юу наа. За энэ бол манай ээжийн одоо эцэг хямралаар гэсэн юу байна. 2023 хүрч одоо 3-р анги юм уу да. За энэ бол миний ээжтэй бичсэн хайрт хүүсэг хэдэртэй маш их хайртай шүү. Миний өрн цагийн юмыг цагт нь хийж дуусгадаг нямбай хариуцлагатай байж багшийнхаа зааж зөвлөж байгааг анхааралтай сонсож хичээлээ хийж байгаарай. Уцаа баг үзэж ном их уншвал маш олон зүйлийг ойлгож мэдж авдаг шүү. Ээж нь багтаа хичээлдээ шамтан суралцж даалгавраа тогтмолын шалгуулт зөв буруу тэр дор нь засаж хийн алдаагаа дахин давтахгүйг хичээдэг байлаа. Тиймээс ээжийн хүрэн санаа зовлгүй альгүй ясах хэвээр хичээлээ тэр дор нь асууж алдаагаа засаж байгаарай. Хичээгээрэй гэж. За энэ буцаагаад хийчээ. Баярлалаа. За одоо энэ болохоор 5-р ангийн өргөмжлөл байна. 163 дугаар сургуулийн 5-р ангийн сурагч эм өсөх өдөр танд 5 жилийн турш нэг хамт олон байж найз нөхдөдийнхөө дунд хамгийн шилдэг соёлтой сурагчаар тодорсон танд баяр хүргэж чин сэтгэлийн талархалтайгаар энэхүү өргөмжлөлийг гардуулж байна. Таны тууштай хичээл зүтгэлийн эерэг хандлага бусдад үзүүлсэн үлгэрл нь ангийн нөхөдтэй маш төгтөшгүй дурсамж урам зориг болсон билээ. Цаашдын судлага амьдралын тань алтан зам сайн сайхныг сайн
бүхнийг хүсье гэж байна. За энэ болохоор англи хэлний өргөмжлөл байна. Тавь англи юм өсөг гэдэр гээд англи хэлний одоо өдөрлөг болсон манай 163 дугаар сургууль дээр тэрний өргөмжлөл байна. За энэ бас нэг би буруу тал руугаа эргүүлчих. Энэ манай дүү их байна. За одоо миний энэ өргөмжлөл дуслаа. За одоо миний 6 дугаар анги сүүлийн өргөмжлөл захиараа хорох гэж байна. Дахиад өргөмжлөө битэж уншчээ. Охирдмын шимийг хүртэхээр асуугүй их далаас сэлгэж эрхэмшээ өсөх хэдэр та сурч хөдөлмөрлөх их үлстэй. Амжилт гарган үеийн нөхдөд манлал анги хамтлагийнхаа хамгийн сайн илтгэгч сурагчаар шалгасанд талархан өргөмжлөл хадгалуулав. Тэгээ одоо 6 дугаар анги одоо өргөмжлөл байна. За энэ одоо манай ангийн хүмүүсээс ирсэн захидал байна. Тэгээд ангийн эрхэм найз юм өсөг эдэр чамд баярлаа. Би яагаад түнд баярлсан бэ гэж намайг сэтгэлээр унсан үед хамт юм ярьж нээлтэж бас зарим шалгалтын дээр тусалж би тэмарт орохоор ер нь л би түүнтэй цуг байхтай хөргөлж өөдрөг байдаг. Бид хоёр муудалцах үедээ муудалцаж нэг үедээ инээлдэж байдгаа гэж манай нэг найз ирсэн байна. Энэ дараалжийнх нь ангийн эрхэм найз юм өсөх эдэр анх өсгөө чи надтай хэрэлдэж инээлдэж муудалцаж сайндж байж л нөхөрлөл гэдгийг энэ жил л зурлаа гэж байна. За ангийн эрхэм найз юм өсөх эдэр сагсан бөмбөг тоглож байхдаа хэрэлдэж маргаалтсан намайг уучлаарай. Өөрийн чинь нүүлүүлж байсан уучлаарай гинэ. Яа өөрөө скоч. За энэ бас өсөг эдэр бүсэх эдрээ чамайг даваа ихтер инхмэнд араар чинь мууж байсан уучлаарай. Мөн байн хийж муудаад нийлээд дэмжлэг бага өгсөн гэж бодож байна. 2025 онд чи сэтгэлээр унсан ч дахиж оролдож байгаа чинь амжилт гинэ. Им өсөх эдэр ангийн эрхэм найз им өсөх эдэр өсгөө бид хоёр генет модалцдаг. Гэхдээ яагаад гэдгийг мэдэхгүй ч юуны дөрөнд өсгөө төрүүлж уучлалгүйдэг. Хизээч би гуйж байгаагүй тул би чин сэтгэлээсээ гуйж байна гинэ. За манай одоо энэ ангийн хүүхдийн одоо цагтлаад надад ирсэн. Тэгээд би энд одоо юу зүтсэн байгаа вэ гэхээр энэ бол миний 2021 онд ярьсан нэгдүгээр анги лимшиг байна. Нэгдүгээр ангид авч исэн, 2дугаар ангид авч исэн шилдэг сурагчид 118 дугаар сургуульд явж исэн. Тэгээд энэ хурдлал насан байм багш минь. Би одоо 1-2 дугаар анги хүртэл насан байм багштай байсан. 3-5 дугаар анги хүртэл амар заяа гээд Монгол Улсын зөвлөх багштай хамт байсан.
Тэгээд одоо 6-аас 12 дугаар анги хүртлээ Анатар гэдэг багштай байна. Тийм болохоор өнөөдөр хүртэл туслаж дэмжлэг өгсөн ангийн анги болон анги хамт олон багш нар бүх багш нартай баярлалаа. Хайртай шүү гэж хэлмээр байна. Тэгээд